Зя бүгдээрээ сайн байцгаана уу? За Америкийн нэгдсэн улс руу Майами хот руу явах чинь. За Майами очиод Лионел Мессигийн тоглолтыг үзэн. За Интер Майами болон Нью Ингланд Революшнери гэдэг хоёр баг тоглоно. За тэгээд энэ ямар ажиллаар явж байгаа вэ? Одоо энэ шоколадыг тав гарч байгаа хэрэгтэй. Кофтер блок. За тэгээд нэг юу байгаа? Bono гэдэг тий. За тэгээд Mogul Extreme гэдэг энэ гурван брэнд. За энэ гурван брэнд яадаг вэ? Аргентины хөлбөмбөгийн лого тав гарч байгаа энэ дээр. Аргентины хөлбөмбөгийн холбоо лого энд Narcor гэдэг компани байгаа. За тэгээд Narcor гэдэг компани Аргентины шогийн одоо аль биесны ивент чинь Аргентины одоо айгүй том шоколадын брэнд гэхгүй. Чихрийн брэнд тий. Одоо компани гэсэн. Одоо манайхаар бол одоо Boss Olympics гэдэг чинь өөрсдөө чихэр идэг Monkendi гэдэг шиг, Monkendi гэдэг шиг. За тэгээд юу яаж байгаа? Энэ компани зүгээс ингээд Аргентины шогийг спонсорлдог учраас Лионел Месситэй ч юм уу ингээд Аргентины шогт уулзах тийм боломжууд бас байд юм байна. Тэрийг нь ашиглаад ингээд явж байгаа. За тэгвэл хэдүүлээ дэлхийн одоо хамгийн суперод уулзах байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бүх зүйл юм 100% биш те. Ямар ч сан бид нар Америк руу нисэн. Тэнд очиод тоглолтоо үзэн. За тоглолтын дараа ямар ч сан биднийг бол намайг бол одоо ямар ч сан уулзалт ажлыг бол Narcor компанигаа хийнэ гэж байгаа. Урд нь уулзалтууд нь бол ихэнх нь 90% уулзж исэн. Тэгэхээр уулзах магадлал маш өндөртэй. Яг нь тухайн тоглогч маань өөрөө гимтэг ч юм уу, бэртэг ч юм уу те. Ямар нэгэн асуудал гарч болно шүү дээ те. Одоо дэлхийн супер од шүү дээ. Тэгэхээр тийм л болчихгүй бол асуудалгүй. Тэгэхээр намайг ивент жуулж байгаа нь Coffter Block болон Bono Mogul Extreme хамт олондоо баярлалаа. Тэгээд энэ дэлхийн супер одтой уулзсанд бол одоо багийн өндөөс биш те. За дээрэс нь та бүхэн Air Trans гэж үү те. Air Trans хамт олондоо бас баярлалаа. Миний бас явах билетийг зохицуулж өгч байгаа. Үнгүү нисэж байгаа Америк нэгдсэн улс. Америк нэгдсэн улс руу нисэх чинь бас үнэтэй шүү дээ те. За яг өдөрт бол одоо яг үн нисэж байгаа. Туркээр дамжихад нэг 4 сая гарантай ч юм уу те. За яг юу бол өвөл бол нэг 3 сая гарантай $1000 орчим болчтой. За 100 бол бүр талиж өгдөн шүү дээ. 6 7 сая болоо явчихдаг те. За тэгээд намайг ямар аялын ивентчээр одоо энэ билетийг үнгүү нисгэж өгч байгаа Air Trans-ийн хамт олон баярлалаа. Air Trans-ийн хамт олон маань American United Airlines гэж үүдэг. Тэрний Монголд галбиосны төлөөлөгч учраас Америкт очих нислэгүүдээр ч гэсэн энэ Air Trans-ийн манаас одоо надад тусалж байгаа шүү дээ. Баярлалаа. Тэгээд ямар ч сан Америкийн нэгдсэн улс руу очиж Майамид очиж Лионел Месситэй уулзсан. Би Азтай байх гэж бодож байна Майамид. Яг бол би Майамид Зенедин Зидантай гудамжинд харж ирсэн. Майами бол надад одоо юу гэдэг чимтэй тийм том одуудад таарах тийм боломжуудыг одоо олгож ирсэн. За тийм учраас Месситайгаа ямар ч уулзж байгаа хаа. Тэгээд одоо надад шалтгааллахгүй те ямар ч бүх зүйлээ хийж байгаа. Тэгээд үнэхээр дэлхийн том одод уулзах боломж байгаа учраас энийг ашиглахыг хүсэж байгаа. Тэгээд бүгдээрээ Америк руу нисцгээ. Заяа спорт YouTube-тэй та бүхэн хамт байгаарай гэж та бүхэнд хүсэж байна. Баярлалаа. Зя онгоц руу гоцон зуух гээд ирж байна. За баярлалаа. Зя Turkish Airlines-аар эсэндээ болсон тий. За баярлалаа. Баярлалаа. Зя онгоцондоо суух гээд Турк руугаа явж байна да. Турки Стамбулд нэг цаг 30 минут болно. За онгоц өргөдөө солиход юу бод юм нэлээ. 40 минутын дотроо сольж болно. 40 минут дотроо транзит хийхэд бол ерөнхийдөө амжтгүй гэж байгаа хамгийн доод хугацаа шүү дээ. Тэгэхээр минийх чинь нэг цаг 25 минутлаар асуудалгүй хэмжинэ. Тэгээд угаасаа онгоцонд хүлээж идэв дөө. Нэг онгоцоор нисэж байгаа ч гэдэг Туркийн онгоц намайг хүлээж байна. Тэгээд буугаад энэ Туркийн элит карт байгаа. Элит картын давуу талж одоо энэ шүү дээ. Элит голд карт чи шууд яваад нөө VIP ганцууд яваад орчихно. Тэгээд ямар нэгэн хүлээлгч юм удах тийм юу байхгүй. За тэгээд Istanbul Miami аялал инхүү эхэлж байна. Зя Turkish Airlines-ийн давуу талаараа энэ дэйхэн тоглолтын шууд ингээд үзүүлж байна. За энэ NHL-ийн бас билээ. Anaheim Mighty-Ducks Edmonton Oilers соёлын тоглолт болж байна гэл үзээ явна да. Аврагуудын лиг, Premier League бүгдийг үзнэ. За Ottawa Phoenix хоёр тоглолт явж байна. За Туркд буцсан явж байна. Одоо тэгээд цаг 35 минутын дотор транзит хэсэгт очирч байгаа хурдан явна. Ерөнхийдөө юу яа тэгээ онгоц нь хүлээж явах хоо. Тэгээд одоо гейтээ хараад тэгээд Майами руу ахаад 12 цаг шүү дээ. Йоо сая 9 цаг нисч ирсэн. Одоо 12 цаг. Нэг цаг алхаж байгаа л тэгээд буцаа суух нь шүү дээ. Урт нислэг шүү Америк нислэг. Тэгээд эрэхтээ Сан Францискогоос ирнэ. Бүр хол нислэг гэсэн үг. Турк руу бүр холоос ирнэ гэсэн үг. За жоохон ингээ хурдан явъя да. Жоохон хурдан явах гол. Цаг 30 минут өстө хөлс бастгаа утгалдаад очтё шүү заримдаа. Зя Туркийн онгоцны буудлын дээр ирж захаа явж байна да. За миний нэгэнтээ айдас Туркээр байсан. Энэ удаагийн айдас Туркээр байна. D-gate руу явна. Сайн ингээд Туркийн эдит картаас аяга хурдан нэвтэрсэн.
Урд нь нэвчсэн учраас цаг одоо бас хөрх хангалттай байна гэсэн үг тийм. Урд нь чи ингээл баахан хүмүүс зөв очрлоод ингээл гараад явдгүйсэн. Одоо тэг шаардлагагүйгээр очргоо гараад тэгээд ороод ирсэн байна. За дэрүү байв. Нийт 21 цаг гараа 22 цаг шахав. 22 цаг гарна л юм да. Ухаар болж байна да. За дигээд ийшээ зүүн ирэх юм байна. Дигээд рүү шахах юм байна. Но Salt Bay чинь тэнэж дараа нэг амар үнэтэй ресторан янз янз юм игээд идэг. Давс мосоо нэг эйгүү цасаад байдаг юм. Үчин тэнд өгд юм байна. Зя Туркийн хуучны Old Bazaar гэж. Том болохоор ерөөсөө энд айгүй од юм харж байгаагүй. Турк задад исламын талбач юм сартаа одтой олдод ислам гэсэн үг шүү дээ энэ бол. Бизнес лаунжинд байгаа юм байна. За бид нар бол орж болох юм цаг байл. Энэ ш бизнес лаунж. Turkish Airlines. За миний хараг орох байх юм шиг. Хараг орчих гэж байна. Гэхдээ бид нар нислэг рүү байд. Тэгэхээр одоо хоцор чинь D-gate шиг юм байна те. Том шүү дээ бас чинь яваал. Яа Майамиэр нисгч чинь хараа хажуудаа хөнгөө судал дээр ярээс утсан. 12 цаг нисгч одоо энэ чинь хамгийн чухал шүү дээ. Тийм үстэй. Тэгээд зурагт мөнгө янз янз юм үзэл тэгэл явна да. 12 цаг очиод буугаад оройдоо буучна. Буучингуудаа оройноо шууд унтчаад өглөө маргааш нэг одоо энэ очно Аркургээ брэнд байгаа шүү дээ. Манай энэ Кофлер, энэ Bonobon, Mogul гэдэргээд энэ экстрим гэдэг энэ чихрнүүдийг оруулж ирдэг те үйлдвэрлэдэг. За эдний төлөөлөгчд уулзна. Очиж уулзаад хоол моол идээд байж чадах юм бол мессигийн бэлтгэлээрээс очиж мочигээд тэр гоохж байгаа. Тэгээ очиж бэлтгэлээр нь очих ч юм уу. Хувцалгаар өмөрөнд ордог ч юм уу нэг тиймэрхүү юм их гээл. Тэгэд очиж уунда. Тэ ямар ч тоглолтын бидэд бол авцсан гэсэн. За тэгэд Америк руу 12 цаг ажилтаа ингээс хэвтэл унтаад явна да. Мууч хөнгөө явж байхаа. Ямарт уулзцгаая. За Майамиг нисэх онгоцны бодлоор болсон байна. Онгоцны бодлого нэрийг мэдэхгүй. Урд нь буужсэн юм. Тэгтээ анзаарч байгаа. Одоо нэг харчаа. 20 хэдэн цаг нисээд ирлээ. Хүний биш гэл болцсон байна хүний бие гэдэг шиг. Тэгээд Turkish Airlines-ийн Майамир нисдэг хоолунд амар сайтай байна. Үнэхээр лаглаг мундаг хоол юм бол үйлчлэгээ лаг. Хоолны сонголтоор салмон итлээ. За тэгээд лакостны юм уу бэлгэн дөгч байна нараа нөө. Нэг юм уу ч тавч мавч гомс оосааждаг те. Урд нь нисчихсэн Turkish Airlines зөөр юм байна. Бразил руу нисчихсэн, Европ руу нисчихсэн. Европ хотоодасаа илүү Майами нарай өөр санагдлаа нисэж байгаа. За Майами нисэх бодроо бүгдээр буцаа. За Майамиг нисэх онгоцны бодод нэг юм байна. Одоо хэрэгтэй зүйл асууд юм байна нараа. Хэрэгтэй зүйл энэ одоо эмэгтэйгээс ингэ асуугаад. За how can I help гэж энэ. За Starbucks асуучих уу те. Where is the nearest Starbucks? Let me check. Yeah. Let me check гэж шүү. Ингээд шалгаж малгай өгч юм. Яг хоо Google Map-аар I came харж across байна. 6 results for Starbucks. I'm sharing my best options with you. For detailed directions, scan the QR code. I can show you more locations if you'd like. I can help you pick the most convenient option based on your gate. Oh. Thank you very much. Yeah, thank you very much. You're welcome. Let me know if you need anything else. Okay. Майамигийн нисэх онгоцны бодол төр жижиг юм байна өө Майамигийн. Зя бисаме мучо гэдэг дуу өгдөг те. Тийм юм те. Зя Майамигийн нисэх онгоцны бодол International Arrivals J гэсэн. Яг Майами тавтаа морил гэсэн байдаг юм багтаа. Майами тавтаа морил гэсэн юм харагдахгүй бах. Нөө Sheraton гэдэг хотелийнхаа автобусаар явах хэрэгтэй. Хотелийн автобус ийшээ гараад энд цаана авах шиг байна. За баахан саахан шал такси юм байна да. Зяа жирээш цаашаа яаж явах юм бол доо. Шууд гарах уу? Адар цаана гарцсан. Тэгээ гарцаа гараа. Зяа гарцаа гарнаа. А тэр автобус ирээд тэр автобусуудыг нэг юм. О Sheraton-гийн автобусыг ирж байна тэнд. Загас арч. Гас арч шиг. Ой, Sheraton-ийн автобус зогсооч.
За энэ Sheraton гэсэн. Ой, за амжиж ирдээ. Excuse me? Is it going to Sheraton Airport Hotel, yeah? This is it. Okay. Welcome. Yeah, thank you. You're welcome. Okay, my friend. Checking in at the hotel or picking up your car? Яа, Sheraton гэдэг хотод руу орж ирж байна да. Гоё хотел байна. За одоо энэ дээр бүртгүүлээд тэгээд юу юм да? Орондоо хүмүүс очирсан байна. Чүү. Зэ. Бод руугаа. Ой. Яач. Ой, шаарч. За, Америкийн Майамигийн одоо онгоцны бодлын ажил Sheraton хотел. Өмнө хүн байна. Хүн зургттай. Зя энэ гоё кофе нот шүү. Гоё чамдаг кофе нот тий. Энэ гоё кофе нот. Кафе Верона гэсэн. Энэ гоё чамаг юм байна гадар. Эндээ хийгээд очих юм шүү тий. Панк гэдэг. За 3 гоё кофе. Декаф энэ гоё юу юм биш. Декаф юм юугүй. Декаф шүү. Дунгаа газаж байгаа ядарч модарсан юм. Хамаг юм намагаас харахтар. Зя миний бар юуч юм байна. Зя цонхоор юу харагдаж байна? Хөөе. Оо, Интер Майами цэгэл өрөөл ингэ хажууд юм шүү дээ. Үний ч өстө анзаарах юм шүү дээ. Оо, алд юм байна. Өө цэнгдгийн хажууд утсан юм санах цаа. Вау, nice. Би чинь өмнөх цэнгэлттэй нэрчсэн. Энд чинь шинэ цэнгэлтэх нь. Оо, тасарц. Яста энэ мэдээгүй юм биш үү? Энэ бол сюрприз байлаа. Зя. Буудалд ороод ирсэн. Наад мод энэ дотор нь юу харах байлаа. Майами чи би урд нэг бууж тавьсан байна тий. Жилийн өмнө бууж ирсэн тий. Зяк. Зя тэгээд эндээ ийм шүршүртэй байна. Сонж хуучны дуу бодол юм уу? Тэ айгүй тий. Баахан бүрцээ явж байгаа. Супер. Скин кэр мэр. Яг дайггүй. За ийм бодолд орж ирчээ. Энэ юу гоё юм те цэглэлт хажууд нь. За манайхан түр анхаарлаа наашаа хандуулаарай. Аргентины шогийн спонсор Mogul Extreme болон Coffee Blog Bono-Bono чихрээс чихлаадаа судалж байгаа та бүхэн баримтаа бүртгүүлээ суглаанд оролцоорой. 14 хоног болгон 7 сарын тус суглаа явж байгаа шүү. Телевизор болон PlayStation чихвч за манайд л бүрээс бүү заах хэрэгэд маш олон шагналууд байгаа шүү. Та бүхэн оролцоорой. За энэ Майамид дэдэг Аргентины дийлгүүр юм уу да. За энэ дандаа Аргентинаас бараанд ирд. Яг бол Майами очиж өөрөө Испани хэлтнүүд их байдаг. Тэгээ аргентинчууд их байдаг. Тэгээд эдгээр нь хоол хүнд нь ойролцоо. За ногоо могоогоор эдгээр тоглоно л доо. Тэгээд ихэнхдээ Аргентин болон да яг Италиас юм ирдэг юм байна та. Италиас юм ирдэг. Гэхдээ ихэнхдээ Аргентины үсэд одоо энэ хараа. Манай хоошор шиг байгаас эдгээр төрөлдөр ингээд. Хоошор шиг янз юм. Томато, чоризотой. За янз юутай чикентэй байна. Поллог гэж нэгдэг юм байна. Ийм олон төр байна да. Энд бүр тамга мамхтай биш тийм. Дандаа Аргентин юмуд байдаг. Тэгээд гой махнууд байна тийм. За тэгээд би ч нөө Аркор гэдэг Аргентин дом брендийн үгээр явж байгаа. Аргентин бол махнууд бол солиод шүү дээ. Сая бид энэ Аргентины ресторанд энэ Грациано гэдэг ресторан баггүй мах идсэн. Амт нь янзын гоёсон. Тэгээд та нарын идсэн махчийг одоо энэ дээр зарагдж байгаа штэ гэдэг ч хэлээ. Дандаа юуны хүмүүсүүд Аргентин хүмүүсүүд Америк зарагдаа. Одоо Майами бол тэр чигээрээ Испанаар ярина. Одоо юугаар бол ярихгүй. Англиар маш бага ярина. За одоо ингээд Аргентин бид нар ингээд нэг бишэд Англид байхад ингээд Аз хүнсгээл орно, Пош хүнсгээл орно. Орохоор бидний мэддэг юмуд их байдаг гэсэн. Яг тэрэндээ л адилхан юм байна шүү дээ энэ бол. За тэгээд энд амьдардаг Испани хэлтнүүд энэ дэлгүүрээр айгүй их орж ирд юм байлээ. За манай нэг энэ аялыг маань ивентж байгаа Narcor гэх брэнд Bono-Bono. Энэ Narcor ч айгүй олон юм идэм лээ. Зөвхөн чихрнээс гадна маш олон юм идэм лээ. Бидний мэдхгүй зөндөө юм нүдлээ нэгэр. Сая бүгдийг тайлбарч өгсөн. Чихэр мэхэр одоо тэгэл. Одоо энэ өөрсдийнхөө салбар брэнд мэрэл тэгээд лээ. Ийм олон. За тэгээ вайнууд энэ Грациано бид сая бидний ордог ресторан баггүй. Энэний оливийн тос байсан. За тэгээд Аргентин хүнснүүд Америкт ингээд Аргентинаас маш ихээр орж идэг гин дээ. Сонирхолтой байгааз. Яг тос мос ер нь Аргентинч хүнсээр амар л да.
Дэлхийн 2 дугаар дэнд бол хамгийн баяцсан улс бол Аргентин, Америк хоёр шүү дээ. За Аргентин харамсалтай нөө популист Перон гарч ирээд баллаа хийсэн болохоос хаана хандах юмсгал байгаа. Энэ Колумби өмсгөл байна. Испани тийм Испани өмсгөл байна. Энэ Аргентины уламжлалт болсон шнараа. Хуучныхаа. Уругвай гэж дээ тийм баха. Уругвай тийм шүү дээ. Уругвай шүү дээ. Уругвай, Аргентин байна. Интер Майами тэ $45. Миссикц Freedom to Dream. За Майами хотын Аргентины ностальжи гудамжсан. Аргентин стил юмнууд зарагддаг. Хүмүүс Аргентиныг одоо санаж манах ч юм уу тэр үедээ ирдэг энэ гудамж гэсэн энэ гудамж нь. За энэ урд байгаа энэ юу шөнө хоол хүргэдэг. Автомат шинэ. Одоо ингээд delivery robot гэдэг дараа ингээ хоол мод хүргэдэг энэ дотор. Энэс хоолноос том юм өрхөөр хүмүүс дээрэмдэд идэх гэсэн. Тийм учраас зөвхөн хоол хүргэдэг гэсэн ингээл онгоохгүй мэн те. Cherry is on duty гэж те. За ерөөдөө ажилдаа явахад бид түрүүнийг явж ирсэн. Тэгэл энэ захиалаад энэ очиж хоол аваад буцаад хоол хүргэж өгөөл тэгэл авчихдээ юм билээ. Майами одоо юу вэ? Цагаагаар яг гой манай Монголын 100 шиг байна. Яг гой Монголын 100 шиг байна. Би ингээ гой подолготой явчих хэвээр. Тэгээд доороо юутай, сандалтай. Яг гой Монголын 100 шиг. 6-7 сар мардтай амар халдаг гэсэн. Амар халдаг. За энэ Жозе гэдэг нэртэй. Айдэр чи бүгд нэртэй юм ба шүү дээ. Тэр нь очиж Черри байсан те. Энэ Жозе. За яг энд бол Испани хэмжээ Хосе болох бах те. Хосе явах бах. За ингээд ийм роботууд ингээд хоол хүргээл байж энэ. Түрүү нөө жолоочгүй машин явсан. Жолоочгүй машин би тэгээд араас нь яг нэг сууж үзнэ гэдэг те. Заяа. Жолоочгүй машинд жолоочгүй машин 5-6 сарын өмнөөс эхэлсэн гэсэн. Тэгээ одоо амар олон болцсон гэсэн. Хүмүүс айгүй сонирхдаг. Цөөхөн машинаар эхлээл тэгээд амжилттай яваад одоо жолоочгүй машин нэлээд явж идэм билээ. За энд Майамигийн голомчинд юм нэг юу юм даа тагтаа юм уу юу нэг хоёр өөрхөн дэгдээгээд байгаа явж байна энэ. Тэ хоёр дэгдээхэд нуугдч очоо нэг нь энд байна. Энд байна. Гүүгээд энэ айгаад авч байна зайлвал. Ингээ голомчиндаа явж идэг аа. Эдгээр нөхдөд ингээ голомчиндаа ингээ явж идэг би. За манай зочд буудлын Интер Майамигийн New гэж зэн төрөл ингээ ажууд байгаа. Дундаа юм одоо нуур юм уу, гол юм уу нэг юм байгаад байгаа. Тэс чин дээр хараа. Portion beaver of alligator гэж байгаа. Ингээд матартай шүү. Та бүхэн боломжтой. Тэгээд энэ дээр бас би нэг тайлбар хэлье гэж. Энэ яагаад alligator гэдэг нь болохоор ямар учиртай гэхээр матарны нэг төрөл байгаа. Матарнаас жижиг. Одоо манай монголчууд бол нэг крокодил гэдэг ганц материал мэдж байгаа шүү дээ. Ихэнхдээ бол бид нар крокодил маань болохоор маш махчаа. Ер нь 7 м дотор орчим өндөртэй, том урттай, том. Тэгээ юу хамаагүй иддэг. Юм хөдөлж ивэл тэрийг иддэг гэдэг байхгүй. Энэ alligator гэж байгаа. Энэ Америкт бол gator гэж их нэрлэдэг. Энэ alligator гэдэг энэ caiman гэж бас байдаг. Энэ хоёр нь болохоор хамаагүй жижиг. Тэгээ хүн рүү дайрах нь арай бага байд юм лээ. Хамаагүй бага байдаг. Нэг юу хэлбэрийн хошуутай хэм үү та. Манай мадарч юм бол өөр шүү дээ, тэ. Илүү юу хэлбэрийн хошуутай тийм одоо материал alligator гэж нэрлэдэг. Тэгээд энэгээр ингээ явган зам байгаа. Энэгээр ингээ алхаж болно. Ихтэн дээр ингээ alligator-с болгоомжлорой гэж юмыг ашигладаг. Яг хоо шууд ингээ ил харагдахгүй байхад энэгээр ингээ хаяа маяа явж идэв шүү. Энд тентгүү ингээ байж идэм байлээ. Alligator болохоор энэ Америкт байдаг. Яг Америк нэгдсэн улстай Майамид бол зөндөө байд юм лээ энэгээр. Gator бол тэгээд хятад байд юм лээ сонио. Хятад бас нэг юун төрөл нь байдаг. За Cayman болохоор ерөөдөө Өмнөд Америк, Төв Америк талдаа байдаг. За crocodile буюу яг матарнууд маань ерөөдөө өнцөг болон бүрт байна. Дөө манайхан Sheraton гэдэг энэ зочд буудал дээр ингээд байгаа. Тэгээ Mississippi-гээ уулзах гэсэн өнөөдөр уулзалтаар бол ерөөдөө худлаа болж байгаа шиг байна да. Аргагүй дээ тэр дэлхийн том суперод. Шууд одоо юу гэж тэгээд уулзъягээд уулзчих. Тэгээд энэ удаагийн худлаа болоо уучлаарай гэсэн. Одоо тэгэл Mississippi-гийн тоолдыг ойрхоноос үзэндээ. Айгуу гой судал авцсан гэсэн. Ингээд 28-9 мянган судалтай 25 жилийн цэнгэн төрөлд нэтлээ. Маргааш орж тоглолт үзнэ. Зя бодолтой өглөөний цагаан да. Манайхан Starbucks-ийн кофе өгд юм байна. Ингээ бэлэн байж байгаа. Яа тэгээд энийг энэ декафе наа өндөр. Кафе багтаа те. За Starbucks аяга илээ. Энэ дуссаага. Зя одоо ингээд энэ конопи дараал кофе бэлэн болж байгаа шүү дээ.
За манай Дэвид Бекхэмийн барьж байгаа юу штэ барьсан цэнгэлдэгчтэй 26 миллион 25 мянган судалтай. Одоо тийшээ ингээд зочд буудал, паркууд янз янзын хөрөнгө оруулалт хийж байгаа. Дэвид Бекхэм бол хувьцаа эзэмшигчдийнх нь нэг. За тэгээд өөр хоёр том яг Майамигийн өөрсдөө нутгийнхан том хувьцаа эзэмшигч байт юм лээ. Бекхэм ямар нэр алдартай, ямар том хүн байд нь харагдаж байгаа юм те. Мундаг хөрөнгө оруулагч. Лионел Мессиг авчирсан одоо ингээд энэ багт бол Мессиг очиж байгаагаар бүгд тоглолт дүүрэн бид нь шүү дээ Америкт. Одоо өнөөдөр бол энэ цэнгэлдэл дүүрхэн ойлгомжтой. Тэгээ бизнесийн утгаараа 70 мянга 60 мянга гэдэг аюу том биш аа гоё цомхон те. Айгуу хурдан барьсан гэдэг шүү дээ. 3 жилийн дотор босгоцсон. Тэгээ манай өчтөрийн тэр энэ Аркрын хүн бол энэ бараг жилийн дотор боссон гэдэг хэлсэн шүү дээ. Айгуу хурдан барьсан шүү. Би итгэмээргүй хэлээ гэдсэн. Маш хурдан болсон цэнгэлдэл. Дөнгөж барида 20 он жоо юм. Тэстэ шинэхэн халуун хон цэнгэл төрөлн төлөв орондоо будан хагас ердөө ганц хоёрхан тоглолт хүлээж авсан байгаа. Ийм цэнгэлдэх байна. За кофе маань яаж яанэ? За кофе маань шүгдчихтэй. За сайхан кофе ууж өнөөдөр гоё юу ана жинхэнэ матарнууд харнаа. Юугаар эдний нэг том national park гэм лээ. Тийшээ очиж амтан таарна. Би ч амтанд их дуртай. Таад ч гэсэн дуртай ах бах те. Яа одоо Everglades гэдэг өнөөдөр оройд 7:30-аас нөө Мессигийн тоглолтыг үзнэ. Тэрнээс өмнө одоо бид нэр өглөө 2-т босцоо 8 өнгөрч байна. Everglades гэдэг нэг матар затар аягүй их байдаг. Одоо Майами ч одоо маш их матартай шүү дээ. Манай буудлын хажууд хүртэл матар байсан би өч би бас харуулсан те. Маш их матартай. Тэгээд яг нөө матраа бол шууд харж чадахгүй шүү дээ жижиг те. Тийм азтай юм байна. Тэгээд яг матарны одоо тийм их байдаг. Одоо Манати гэдэг нэг амт юм байдаг шүү дээ. Нэг бандар дуусна дотор мөтөрөдөг. Тэрийг бол азтай бол харж болох юм байна те. Матар бол асуудалгүй харна. Аллигаторууд яг нэг амьдарч явах байгаль дээр амьдарч явахт нь шүү дээ. Юу биш. Одоо нэг зоопарк маркт шүү дээ. Тэгээд ямар ч сан энэ Everglades гэдэг National Park яваа Майамигийн. Тэгээд Майамигийн бас үзэж бол хамгийн гоё газруудын нэг гэдгсэн. За ингээ бүгдээрээ явцгаа юм машин дүрээсэлсэн байгаа. За Everglades гэдэг энэ юун дээр суучлаа. Трам дээр суугаад тэгээ явах юм цаашаа. Яа тиктэй шалгуулаад энэ нэг янз янзын амьтад байгаа юм байна. За одоо энэ ийм одоо амьтадаараа марин амьтад байна, матар байна, москито байна гэдэг. За түрүүн бол хэдийн ясны дэлхий зам дээр харсан. Энэ дөр пантер мантер шаранараа. Азтаа одоо Манатиг хардаг гэсэн. Манати гэдэг энэ нэг удаан амьтад шүү дээ. Ийм удаан амьтад. 2 цагийн юм айдад юм байна. Осмосоо авцсан бид нар ч юм бас. Яа гэдэг сайхан. Майамигийн зэрлэг байгалаар матрууд хараад аялаад өгч тээ. Яа тэгээд Air Trans-ийнхаа юу хүмүүстэй явж байна. За тэгээ манай аяллаа ивент ч одоо Air Trans-аас гадна юу байгаа шүү дээ. Манай Boso Olympics, Boso Holding-ийн хамт олон байгаа. За энэ удаагийн одоо Мессигийн тоглолтыг үзэх аяллыг зохион байгуулж байгаа. Blockbuster, Bonobon, Монгол Extreme гэдэг 3-4 шоколад байгаа. Тэгээд миний интернетийг хариуцж байгаа Global Sim-ийн хамт олон бас баярлалаа гэж хэлье. Тэгээд спонсор олон компаниуд байгаа. За мэдээж манай дэлгүүрийг спонсорж байгаа. Ингээд дэлгүүрийн хамаг юм өмссөн шүү дээ. Тавчгаа өмс, зөмдөө өмссөн, цүмхийг авцсан те. Энэ юуг манайхаа айгүй асуудал шин эдийн зүмхийг. Энэ эдийн зүмх хамгийн том давуу тал нь юм юу таахгүй. Айгүй гой Томас хадны спортын юу гэдэг. Нойтоо цуцсан гэдэг нь тусгай юм шиг байна шиг. Ийш нэг хүнсээ ичж болно. Хувцтайгаа нийлүүлж болохгүйгээр. За манай Трам. Bye. За манай Трам. Я сайхан Майамигийн зэрлэг байгалаар. Майамигийн зэрлэг байгалаар айдаа гэдэг сайхан 2 цагийн турш. За юу нарай те. За illegal to feed гэж байна. Юу антиг өрөөсө хоолж болохгүй юм шүү. Уусаа аргагүй тэнцээ байгаль дээр өөр өөртөө ингээд тижээгээд явж байгаа амттыг. Ямар нэгэн байдлаар хүний оролцоо авах юм бол нөгөө ч нэг байгалийн юу гарч чинь те. За энд нэг матар багш шиг байна. Хүмүүс яа гэж. Энэ ингээд сууж юм уу чинь. Энэ тийм биш нараа. Наа биш. Энэ дий бич шүү дээ. За усан дотор. Тийм ээ энэ. Зяа ингээд. Матар маань энд байна да. Аллигатор. Жоох юм бэ нөө аллигатор чи.
Is big one гэж ч жоох юм байна нэр. Зя шоколад from tour гэдэг. From tour гэдэг. За эндээс одоо ингээл 20 минут амрах юм байна. Сайхан матар затар зөндөө олон бас хамтд тарлаа. Ус мустай. Зуршаа. За матард ойртож болохгүй шүү гэж. Матар могоо зогой байгаа. Реструм байгаа. За дугуйтаа орж болохгүй. За матрыг хоолж болохгүй. Тэгвэл 5000 амьтдыг хоолж болохгүй. Матар гэлтгүй те. За амьтад хоолж болохгүй. Шумуул бол надараа хоолж байгаа хаа гэдэг байхгүй те. Одоо энэ хажууг ус мусанд чи ингээд матрнууд байж магадгүй шүү дээ. Аллигаторууд. Аллигатор хүн рүү дайрдаг ус угаасаа жоох юм байна өө. Сан тавар дон гоё ингээд эргээд хараад дээдгээ харах юм байна. Камбожд очижсэн. Камбож бас ингээл Анкор хотоос ингээл дээш харахад амар байсан шүү дээ. Үнэхээр супер. Тэр ой модцод. Ерөөс ой мод хаа юм бэл. Энд бол намаг хаа юм байна. Энд тхийг бол намаг захирт юм байна. Одоо энэ хэсэг чинь ингээл жоохон бороо орох юм бол битүү ус болдог гэж байгаа байхгүй. Битүү ус болт юм байна. Тэгээс та намаг яа харахгүй. Захираал өдөртөл явд юм байна да. Хэсгийг Зя тавар дээр хараад бүр дэшээж гарч болох юм байна. За бид цэнгэлт рүү орох гээд машинтаа ингээд доожроо явж байна. Машины зогсоол руу явж байна. Одоо цэнгэлтийн зогсоол руу хэлээд орж үзцгээ. За энэ гал командын машин, загдагаа машин ингээд энэ мөр хідэн юунаас ингээд юу ачилт юм байна. Километр 90 дөрөн цагдаагийн харуул хамгаалт гараад тэгээ 4-5 цагийн өмнөөс ингээд гараад юу ачилт юм бэ? Ингээд зогсоол тэгээд эхэлт юм байна. За ингээ фанатууд ишигээ. За зогсоод бол энэний цаана шиг энэ хар юм нэ. Цэнгэлт хөл тэнд байгаа шүү дээ. Тэгээ энэ барууны ус ч нөө зогсоод аягуулсан шийдэж чаддаг. Ямар ч юм дээр болоод дэлгүүр мэлгүүр энэ хаацаагүй те. Зогсоол тэгээд энэ зогсоолыг шийдгээс гадна зогсоолын зохион байгуулалт хийж байгаа хүмүүс аягуулсан шийддэг. Одоо энэ ч нэг яг тоглолтын үед ажилладаг хүмүүс маш их байдаг те. Ажлын байр маш их нэмэгдэх гэсэн. Одоо энэ хүмүүс чинь одоо өөр ажил хийж байгаа те тоглолтын үед ингээд ажиллаад эхэлдэг те. Одоо энэ эргэн тойронд нэг километр гаруй бол ийм зохицуулт хийж байгаа зөндөө хүмүүс. Яг бол энэ чинь километр 2 км-ийн юу болчихж байгаа байхгүй. Одоо тийм түгжрэл янз янзын нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр эдрийг бол айгүй сайн шийдэж өгт юм лээ эдэр. За бид нар зогсоолоосоо гараад одоо ингээд бууж байгаа шүү манайхаа. Яа, цэнгэл төрөд нэр харагч тий. Зогсоолын асуудлыг амар шийдэжээ эдэр бол. За миний нөө юуны шиг нь үлдээ гинэ борохоо шиг зодоо модоо хийж магадгүй гэж үзсэн юм яасан. Энийг үлдээ гэж нэд энийг одоо энэ бокс үлдээх юм байна. Одоо бас мөнгө төлөөд. Excuse me. Yeah. Scan to rent гэдэг. Одоо энэ дээр скан хийгээд одоо туристэд үлдээх юм байна. За ингээд манай найз ямар ч ингээд энийг үлдээхээр одоо тийш аваа. Энэ айгуу гоё шийдэл байгааз ингээд юу ачин. Энийг үлдээгээд энэ байг болгоод үлдээгээд энийг гарч ирээд буцаа авчих. Яа ингээд нэрээ ичээд энийг өөдөж. За ийм юм авч явах болохгүй шүү манайхаа. Цүггийг шалгууд нь миний цүггийг шалгасан дээр өөр шалгахаар юм байхгүй юу? Vlogging? Huh? You're vlogging? Yeah. Yeah, it's all right. Vlog, yeah. Hello. Hey, sir. Take a picture of that, right? A picture. Oh. Yeah, take a За picture. зургийн ямар цаа. Зураг мөргэн аваад тэгээд орхон да. You're welcome. Окей. Авчих гэж байна. За яа хуйш явч. За болчлоо. За хайч магадгүй гэдээ яаж байна. За нэг мохоор оллоо доо. Зя. East Gate-ээр ингээд орондоо бүгдээрээ. C121-ийн 10 дугаар игнэ 8 дугаар сууд гэж байна. 121 гэхээр ийшээ юм байна те. Ийшээ юм байна. Ийшээ ингээ орд юм байна. Хэдүүлээ VIP гарна. VIP гарна. Хэдүүлээ энэгээр явна. Okay. Yeah. 3 people. No problem. За горон. За VIP руу ингээ орох юм байна да. East Street Club гэж юм зя. Hello.
За дуртайгаа идэж явах юм байна да хэдүүлээ. За би таар энд чи бид тийш гарч ирэх нэг. За хэдүүлээ юу аа. Энд ууж идэх юм бүгд өнгөө. Гараа. Ой уугац. Ууж идэх юм бүгд өнгөө. За have fun гэж юм. За ой шүү. За ийм шар өдөө тэгээд бүгд өнгөө юм байна. Вау, ийм ойрхон үзчих юм уу? За. Can I go? Я еще ингээд гарах юм байна. Я ийм ойрхон үзэх нь ш тараа. Интер Майамигийн бие хадалтандаа гарсан юм уу? Энэ өөрөө нөгөө хогно те. New England Revolutionary. За тоглолт нэгдэд 22 минутын хугацаа үлдсэн байна. New Stadium. За зинг төрөлн хараа. Вау. Манай хол бид нар амар суудаас үзэх юм байна араа. Суудыг харж байгаа Интер Майами гэсэн. Энэ суда манай суудтай энэ биш байгаа яг хойтлож магадгүй гэж бодож юм бэ. Сайн мэдэхгүй байна. За юу бол амар гоё ойрхоноос үзэх юм байна. За сурвалжлагч нь явж байгаа шиг байна те. Hello. За сайн манай бичгийг өдөр оруулаагүй. Кардон цаастай бичгийг оруулаагүй өдөр. Яа, янзын гоё нараа. Тэр цаагаараа хахад бас нөө юунууд байна. Сэтгүүлчэр мэтгүүл суруудаг эсвэл байгаа шиг байна те. Интер Майамигийн буцаа орсон юм болоо. Энэ хаалагч нь би ядаад тэгээд нөө тэгж байгаа шиг байна те. За Интер Майамигаас thank you teachers гэдэг багшд баярлалаа гэдэг юм хийж байгаа юм байна. За тэгээд хүүхдүүд гараад ирсэн байна. Одоо ингээд тамирт дутхгүй гарч ирэх ба. Это touchdown сайжтай. Я Интер Майами гэсэн нэг байна. Ladies and gentlemen, please rise and remove your hats for the performance of the United States National Anthem. Singing the Star-Spangled Banner from global chart doping success with CNCO to a solo superstar leading the next generation of Latin music, Rich Yashel. За Rich Yashel гэж төрөнд болдог юм дээ. You see by the dawn's early light what so proudly we held. За бид нар ингээд юу аа айгуу том картон заасан дээр юм бичээ ирсэн боловч харамсалтай нь оруулахгүйгээд Интер Майамигийн пиццаны хайрцаг байна. Пицца аваад пиццаны хайрцан дээр ингээд бид нар 12,000 км-ийн цаанаас ирлээ гэдэг ингээд километрийг мартсан баг. Тэгтээ эдгээр бол майсыг харж магадгүй. Майс бол идүү хол штэ. Бараг 7,000 май додгоо. Тэгээд эхний үе ямар ч өндөрлөө. Хоёр дахь үе дээр ирлээ. Тэгээд надтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Ивентчтэй бүгд баярлалаа. Airtrace хамт олондоо баярлалаа. За тэгээд Copter Blog, за Bono the Extreme, Mogul Extreme хамт олондоо бүгдэнд нас баярлалаа гэж хэлье. Тэгээд бид ингээд айгуу гоё ингээд тоглолт үзэж байгаа Интер Майами маш гоё судлаас маш гоё тоглолт үзэж байгаадаа баяртай байна. За тоглолт 5 минут сонгосон Месси зогсон ямар суу зогчоо сая. 5 минут сонгосон 1 минут өнгөрчлөө. Яа сая ямар гоё гарчоо сая. Айгуу муу зогчлоо. За бид нар ингээ ямар ч юм Месситэй уулзах гад ирсэндээ Месси маань амар ууртаагаар явлаа тий. Хүмүүс хонцоо яасан дээр болсонгүй тэгээд 12,000 гээд бидний цаанаас ирлээ штэ бид нар Монголоос тий. За ингээд хэдүүдээ юу яа. За манайхаа энэ биш юу яриад зогсчих хүмүүс амар их гоё хүлээж авч байна. Amazing гэдэг нь шүү дээ. Та ямар амар холоос ирсэн бэ гэдэг айгуу харж байна. За ингээд Интер Майамигийн тоглолт дууслаа. Та нөгөө хөлөө аавна шүү дээ. Тэг нь хөлөө аавна тий.
За ингээд манай амлагч нар хэлсэн нөө Месситэй уулзах маань хотлоо болсон гэдэг. Яг тийм нөө айгүй бухимдалтай ууртай байгаа болохоор тэгээд өөрөөсөө хотлоо болж байгаа шиг байна. За яг хөө бид нар орлого гэж үзлээ штэ. Уулзуулна гэж хэлсэн. Угаасаа 100 амлахгүй гэсэн яг тэр тэгээд яаж вэ? Нэг тоодч очоод товцолох гээд очсон уурлаад гараараа яагаад гарч илээ Лионел Мессигийн хувьд бол. За Интер Майамигийн гадаа юм гоё Audi байна. Ягаан үнэтэй. За тамирчид бас бүгдэнд нь Audi өгөөд идэв шүү дээ. Тийм Audi юм бол ямар ч сан юу юм байна? Ивент чинь юм байна. За тэгээд Leonor Audi offers гэдэг энэ QR-уудыг харж байгаа юм байна. За ингээд Интер Майамигийн цэгэн төрөлд манай энэ Arcor компанийн Месситэй уулзах гээд 2 хоног ямар ч маш их хичээлээ тэгээд үнээр болсон гоо дэлхийн супер одоо яалтаа байлээ те. Яалтаа байлаа. Үнээр одоо яаж болж яаж саяны тоглолтын дээр тэнцчтэй айгу ууртаа гарлаа тэгээд яаж ч болсонгүй манайхаа sorry. Ямар ч айгу том оролдлого гэж утсан Монголоос бүр ингээд зориод ирсэндээ үнээр чадсангүй. Гэтэ одоо хэд Америкаар аялнаа. Америкийн Zion National Park гэдэргээд айгу гой паркуудаар хэдүүдээ явнаа заяа. Сонирхолтой газруудаар явъя да ингээд Интер Майамигийн тоглолтыг үзлээ. Харамсалтай нь Месситэй уулз чадсан. Ямар ч ойроосоо гарлаа. Зургатаар гарлаа. Few 12,000 km from Mongolia гэдэг тийм бичгтэй ямарчсан байсан. Тэр бичгтэйгээ ямарчсан зурдаар гарсан. Интер Майамигийн телевизийн нэг хүн надаас бас юу болсон. Би зургийг авсан. Зургийг авсан. Тэгээд айгүй олон хүмүүс зураг авахсан. Гоё байлаа. За ингээд ямарчсан энэ хүртэл явсан Arcor компани хамт олон Bosso Impex Holding-ийн хамт олонгуудаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд уулзах зөндөө үзлээ. Месситэд өөрт нь хэлсэн ихтэй үнэхээр бас болсонгүй. Одоо ичнээ холоос ирээд за тэгээд ивент компани гэсэндээ бас ингээд болохгүй байдаг. Болсонгүй. За ингээд Интер Майамигийн тоглолтыг надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн аяд руу бүгд хамтаа явцгаая. За тоглолт дуусаад ямарчсан ингээд фанатуудаа зөг алхаад явлаа. За ингээд манай одоо Штботын хажууд байгаа Sheraton гэдэг энэ хараа эдний өөрсдийнх ингээд энэ гоё яваад ингээд явж идэг. Улаанбаатар дээр ийм зөнтөө болчих юмсан те. Агаар маагаар дээгүүр явдаг. Төвжирл бол амар байгаа шүү дээ те. За манай Штботод бас нэлээд олон хүмүүс байгаа. Одоо тоглолт үзэж байгаа. Тэгээд бод руу орё доо. Олон фанатууд энэгээр ингээд явж байна. Цагдаа магдаа ингээд баахан хүмүүстэй ингээд олон хүнтэй болохоор. За бүгдээрээ бод руу ороод маргааш амраад юу руу явнаа. Майамигийн далайн эргээр хитэн арлууд байдаг. Тэр арлууч дагж авдаг нэг гоё зам байдаг. Тэр замаар ямарчсан явахаар болж байна. За ингээд сайхан амраарай.